Hey. Welcome to Hot Tea of Fantasy. Тэгээд сайн мэцгэнэ намайг хүлэн гэдэг. Одоо спортын шинэ үйлрэлүүд ер нь эхэлж үнийгээ дагаад фэнтези тоглодог хүмүүсийн хувьд тухайн спортоосоо дутхгүй хүлээдэг нэг зүйл нь бол мэдээж фэнтези байгаа. Миний хувьд одоогор NBA фэнтези, NBA Yahoo фэнтези болон Премьер Лигийн фэнтези тоглож байгаа. Ялангуяа NBA фэнтезиг бол 4-5 жилийн өмнөөс анх тоглож эхлээд одоо 2-3 жилийн өмнөөс илүү тэгж бүр донтож судалж тоглож ирсэн байгаа. Энэхүү подкастыг яагаад эхлүүлж байна вэ гэхээр фэнтези тоглогч нарт фэнтезигийн мэдээлэл зөвлөгөө гэх мэт зүйлүүд маш хэрэгтэй байдаг л да. Тэгээд би бас өөрөө нэг тийм болохоор тухайн хүмүүст зориулж тухайн хүмүүс нэмэр болох үүднээс бас энэхүү подкастыг эхлүүлж байгаа. Тэгээд 7 хоног болгон шинэ дугааруудыг гаргаж явах төлөвлөгөөтэй байгаа. Энэхүү подкастаар бас жоохон ч гэсэн тус нэмэр болж амжилтанд хүрэх замд нь туслахын тулд хийж байгаа ийм подкаст байгаа. За ингээд NBA Yahoo фэнтезигийн эрх үйлрлийн Sleepers буюу дутуу үнэлэгдэж байгаа тоглогчдыг энэхүү дугаараар танилцуулнаа. Энэхүү дугаараар болохоор яг 10 тоглогчийг сонгож авч танилцуулах байгаа. Тэгээд энэхүү 10 тоглогчтой яг эренблээгүй зөвхөн хувьдаа эрх үйлрлийн Sleepers болж магадгүй 10 тоглогчийг сонгож авч ярих байгаа. За ингээд нэгт болохоор Charlotte Hornets багийн хамгаалагч Dwayne Bacon-ыг сонгож авсан байгаа. Яагаад Dwayne Bacon-ыг сонгож авсан бэ гэхээр өмнөх 100 одоо Charlotte Hornets баг франчайзын түгэндх одоо хамгийн агуу тоглогчдын нэг болох Kemba Walker алдсан байгаа. Тэгээд Kemba Walker-аас гадна мөн онооны бас хоёр дахь лидер байсан Jeremy Lamb мөн алдсан байгаа. Энэхүү хоёр тоглогчийн хувьд болохоор өмнөх үйлрлийн Charlotte Hornets багийн онооны 36% нь энэхүү хоёр тоглож ямар нэгэн байдлаар оролцсон гэсэн. Тэгэхээр энэ том хоёр давталгааны орон зайгаа алдсан Charlotte Hornets баг энэ зүүн Boston Celtics багаас Terry Rozier-ийг л ганц Kemba Walker-ийн солилцоонд авсан байгаа. Тэгэхээр Kemba Walker мэдээж Terry Rozier мэдээж энэхүү хоёр тоглогчийн тэр орон зайг бол нөхөж чадахгүй. Тийм болохоор бусад хүмүүс бусад үүргийн тоглогч нар өсөж дэвжих тэр довтлогоонд илүү санаачтай байх тэр үе таалга нь бас нэгдэж байгааг харж байгаа. Тэгээд ягаад Dwayne Bacon бэ гэхээр Dwayne Bacon бол одоо орж ирээд одоо 2 жил болж байна. Тэгээд өмнөх үйлрэл бас ер нь бас гайгүй сайн тоглосон. Энэхүү үйлрэл болохоор 100 маш бэлтгэлээ маш сайн хийсэн гэж James Borrego тасалжуулагч Medideg-ийн үеэр ярьжсэн. Тэгээд Medideg-ийн үеэр бас James Borrego тасалжуулагч Dwayne Bacon-ыг маш их магтажсэн. Тэгээд түүнийг болохоор нөгөө two-way player буюу одоо нөгөө Kawhi Leonard чиг хоёр талд маш сайн тоглодог тамирчин гэж ер нь дурдчихсэн. Тийм болохоор өнгөрсөн жил бол Dwayne Bacon хамгаалтаараа маш их үнэлэгдэжсэн тоглогчоос энэ жил ер нь бас довтлогооны чанарууд нь маш их сайжирсан гэж харагджилээ ер нь preseason тоглолтууд дээр. Тэгэхээр Dwayne Bacon бол эрх үйлрэл гараанд бол шууд гарна 2 номер дээр. Тэгээд мөн довтлогооны үзүүлэлтүүд, шидэлтүүд бас сайжирж байгаа. болохоор довтлогоо ер нь оноо гайгүй аавна. Мэдээж хамгаалалтын үзүүлэлтүүд мэдээж гайгүй сайн харж байгаа. Тэгээд өмнөх хөлөлийн статистикийг зүгээр харах юм бол 7.3 оноо, 2.1 самбар, 1.1 дамжуулалт гэсэн дараахан статистикийг үзүүлсэн. Мэдээж сэлгээс гарч ирсэн. Ер нь энэ жил ер нь 30-аас дээш минут ер нь тоглоно гэж ер нь миний хувьд харж байгаа. Тийм болохоор Dwayne Bacon-ыг бол их олон лигүүдэд, фэнтези лигүүдэд хогон дээр байлаа. Тэгэхээр хүмүүс Dwayne Bacon-ыг маш сайн ажиглаж байгаад ер нь авах хэрэгтэй гэж хувьдаа бол зөвлөх байна. За 20 дугаар байранд болохоор
Washington Wizards багийн big man Thomas Bryant-ийг олсон байгаа. Thomas Bryant-ийн хувьд болохоор анх NBA-д орж ирэхдээ Lakers драфтлагдчихсэн. 3 жилийн өмнө шиг санаж байна. Тэгээд Lakers бол үнэхээр тоглох минут бол олдоогүй л дээ. Тэгээд тоглож чадахгүй байжгаад багаас хасагдаад тэгээд үнийг нь болохоор Washington Wizards баг түнд боломж олгоод авчирсан байгаа. Тэгээд өнгөрсөн жилийн хувьд болохоор яг маш сайн тоглосон. Ялангуяа All-Star Break-ийн дараа бол Thomas Bryant-ийн тоглолт бол үнэхээр сайн болсон. Үнэхээр өөртөө итгэлтэй. Үнэхээр тийм дарангуй гэж ярьдаг тийм тоглолтыг нь Thomas Bryant үзүүлж ирсэн. Үүний нэг жишээ нь болохоор өнгөрсөн жил бодогдол бод бөмбөг авсан тохиолдлоо оноо болгосноор лигт 3-т орсон тийм айхтар үзүүлэлтийг Thomas Bryant үзүүлсэн байгаа. Тийм болохоор ч тэр энэ 3 жилийн 25 сая долларын гэрээг бас Washington Wizards багт хийж чадсан болохоор Washington Wizards баг түүнийг ирээдүгөө гэж харж байгаа. Бас нэг хэлбэр гэж харж байгаа. Тэгээд өнгөрсөн жилийн статистикийг харах юм бол 10.5 оноо 6.3 самбар 1.3 дамжуулалт 0.9 хаалт гэсэн үзүүлэлтийг үзүүлсэн. Ер нь гайг үзүүлэлт. Тэгээд All-Star Break-ийн дараагийн зөвхөн авч үзэх юм бол маш сайн үзүүлэлт байгаа. Тэгээд сая бас мөн Preseason-ийн тоглолтыг харж байхад Washington Wizards багийн хувьд Bradley Beal-ийн дараа орох 2 дахь лидер Thomas Bryant болцсон юм байна гэж харагдчихлээ. Тэгээд 3-аас маш сайн шиддэг болсон. Сая бүтэн сайн дуусан тоглолтын дээр болохоор 4 удаа 3-аас хийж 17 оноо 5 самбар авсан билээ. Тэгэхээр энэ үйлрлийн хувьд ер нь Thomas Bryant өрсөлдөх тамирчин байхгүй. Сэлгэнд нь Ian Mahinmi байгаа. Тэгээ Ian Mahinmi-г бол мэдж байгаа. Гимтлээс салдаггүй тамирчин болохоор Thomas Bryant бол энэ үйлрэл үнэхээр тийм нөгөө breakout гэж ярьдаг. Өөрийгөө нээх тамирчин гэж харж байгаа. Тэгээд энэ үйлрэлийн фэнтезигийн эренб нь болохоор 68 эренблэгдсэн байлаа. Тэгээд Thomas Bryant-ыг ер нь 4 юм уу 5 дээр 40 дээр 50 дээр авахд ер нь буруудахгүй бас сайн сонголт болно гэж харж байгаа. Тэгээд 30-аас дээш минутыг ер нь дундчлах байх гэж харж байна. За ингээд 3-т болохоор SGA буюу Shai Gilgeous-Alexander-ыг онцлсан байгаа. Тэгээд Shai Gilgeous-Alexander-ийн хувьд болохоор энэ жилийн фэнтези эренб нь болохоор 67 эренблэгдсэн байлаа. Тэгээд 67 бол ер нь яг л өөрийнх нь эренб гэж хувьдаа хараад байгаа. 50 дээр ч сонгоход ер нь алдахгүй тамирчин гэж хувьдаа харж байгаа. Тэгээд өнгөрсөн жилийн драфт Kentucky-гаас орж ирсэн. Kentucky-гаас бас Los Angeles Clippers бол 11-ээр сонгогдож бас тухайн үед бас нөгөө маш сайн тоглож хойгоор авчлаа гэж ярьж исэн. Яг өнгөрсөн жилийн Clippers-ийн тоглолтыг харж байхад ер нь батлагдчихжээ. Тэгээд Shai Gilgeous-Alexander-ийн хувьд болохоор өөрөө их өндөр болохоор 1-3 барил тоглох чадвартай. Тэгээд бас хамгаалт сайтай. Тэгээд бөмбөг эзэмшил сайтай. Тэгээд их ухаалаг тоглогч болохоор энэ жилийн хувьд мэдээж Paul George-ийн солилцоонд бол OKC руу явсан байгаа. Тэгээд OKC-д болохоор одоо Chris Paul-н Dennis Schroeder гэсэн хоёр сайн холбогчтой цуг байгаа болохоор бас хүмүүсийн санаа зовж иж магадгүй. Гэхдээ санаа зовх шаардлагагүй. Preseason-ийн тоглолтыг эхний лав Preseason тоглолтыг харахад Chris Paul, Dennis Schroeder, SGA гэсэн 3 удаа гараанд гарч илээ. Тэгэхээр SGA бол нөгөө хэд байсан ч гэсэн гараанд гарах юм байна гэсэн хувьдаа зүгээр бодоод байгаа. Тэгээд Chris Paul-ын Dennis Schroeder-ыг ер нь бол OKC таандар бол тэр салахыг эрмэлзэж байгаа. Тэгээд ер нь энэ хоёрын нэгийг ер нь өвөлдөө ер нь бол салчих байх гэж удаа. Тэгээд магадгүй Dennis Schroeder-ыг илүү тоглуулж байгаад илүү өгнийг хөргөж байгаад сольчих гээд байна гэсэн зүгээр нэг хараа бол байгаад байна тий. Тэгээд preseason тоглолтуудаар харж байхад ер нь OKC-гийн хувьд дараагийн лидер, дараагийн тий одоо ирээдүгөө гэж авч үлдэх нэг тоглолт шиг мэдээж SJ байлээ. Тэгээд preseason тоглолтууд дээр бас сайн байсан. Тэгээд 24 оноо, 4 самбар, 1 ассист, 1 блок гэх мэт маш сайн үзүүлэлтүүдийг үзүүлж ирсэн. Тийм болохоор дараа үйлрлийн хувьд SJ 67-оос илүү 67-д ирэмблэгдсэнээсээ илүү тоглолтыг ер нь үзүүлнэ гэж харж байгаа. За ингээд дөрөвдүгээр баримт болохоор Kevon Looney-г онцлсан байгаа. Golden State Warriors багийн самбын тоглогч.
Лүнигийн хувьд болохоор энэ жилийн Yahoo Fantasy-гийн ирэмбэр 151-т ирэмлэгдсэн байлаа. Тэгээд Kevin Looney-гийн хувьд өнгөрсөн жилийн статистик бол 6.3 оноо, 5.2 самбар, 1.5 дамжуулалт гэсэн статистик үзүүлсэн байгаа. Тэгээд яагаад Looney вэ гэхээр мэдээж Golden State Warriors баг энэ зам маш их сайн шинжлэлийг ер нь хийж чадсан шүү дээ. Мэдээж KD явсан, тэ Iggy явсан, Livingston явсан гэдэг ч юм уу те. Тэгээ мэдээж Clay гимтсэн гэх мэт энэ маш их өмнөх авраг багийн бас тэр олон тоглогч нар нь явсан. Тэгээд бас олон шин залуучууд ирсэн үлэл болсон байгаа. Looney болохоор юунд энэ зам болохоор Golden State Warriors баг самбын тоглогчоор хэнийг Willie Cauley-Steinыг Sacramento Kings-аас авч чадсан байгаа. Тэгээд яг хоо Willie Cauley-Steinыг бодох юм бол Kevin Looney илүү хамгаалалттай. Тэгээд илүү тутам юм хийдэггүй. Маш их нөгөө багийн баланс их тохирсон багт их маш их хэрэгтэй төвийн тоглогч. Тэгээд өөр Steve Kerr өөр Kevin Looney маш их дуртай л да. Тийм болохоор Kevin Looney-г энэ жил нэлээд их минут тоглох байх гэж хараад байгаа. Тэгээд тэр чинээгээр статистик нь бол мэдээж өснө гэж хувьдаа хараад байгаа. Мэдээгийн үеэр болохоор Willie Cauley-Stein болохоор сууд хаягтай ирсэн байлээ. Тэгэхээр бас гэмтэл нь бас нэлээд хүнд байгаа юм уу гэж хувьдаа хараад байгаа. Лавдаг л одоогийн уншаар бол 10 сарыг үл өнжин гэсэн тийм прогнозтой байлаа. Тэгээд цаашдаа яахыг бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ Kevin Looney-ийн хувьд ер нь сайн тоглох байх, ер нь breakout хийх байх гэж хараад байна. Одоогоор бол хамстрингийн гэмтэлтэй байгаа боловч өдөрл эхлээд ер нь бол хамаагүй гараад тоглож байх гэж харж байна. Willie Cauley-Steinыг ирэхээс өмнө бол. За ингээд 5 дугаар байранд болохоор Atlanta Hawks багийн SF DeAndre Hunter-ыг онцлсон байгаа. Тэгээд Virginia-гаас энэ жил драфтын 4-ээр орж ирсэн. Энэ залуу 164-т Yahoo Fantasy дэрэмлэгдсэн байгаа. Тэгээд DeAndre Hunter-ыг яагаад онцсон бэ гэхээр DeAndre Hunter маш сайн хамгаалттай тамирч байна. Тэгээд дээрэс нь маш ухаалаг тоглогч. Дээр нь мөн энэ 100 маш сайн бэлтгэлийг хийсэн энэ preseason тоглолтууд дээр бол маш их сарагдчихсан. Тэгээд нөгөө 3 шийдэлт бол маш сайжирсан байсан шүү дээ. Тэгээд нөгөө нэг зарим одоо NCAA-гээс орж ирж байгаа тамирчид эхний жилдээ юм уу 2 дахь жилдээ 3-6-аас нь хол ойр байдаг болохоор NBA-д их тасч өгдөггүй те шидэлт нь унж өгдөггүй арай холдоод байдаг ийм асуудалтайсан бол DeAndre Hunter-ийн хувьд бол ямар ч асуудал байхгүй нь ер нь шууд харагдчихжээ. Тэгэхээр мөн Мэддэгийн үеэр ярьж байхад Lloyd Pierce тасалжуулагч DeAndre Hunter-ыг нь маш их магтсан байсан. Яг л ийм л тоглогчтой бидэнд хэрэгтэй те багийн балансыг бас маш их тэнцвэржүүлж чадах өсөх ирээдүйтэй тамирчин авсан гэж харж байгаа. Тэгээд өнгөрсний л Virginia тоглож исэн гэдгийг мэдээж өөрчсөн. Virginia бол мэдээж NCAA-д авралсан байгаа. Үнэхээр Virginia-гийн хамгийн гол тоглогч нь DeAndre Hunter байсан. Тэгээд өнгөрсний жилийн статистик нь 15.2 оноо, 5.1 самбар, 2 дамжуулалт гэсэн. NCAA-д бол үнэхээр сайн зүйлийг үзүүлсэн байгаа. Тэгээд Atlanta Hawks багийн ерөнхий менежер нөгөө Travis Schlenk гэдэг ерөнхий менежер хэлэхдээ DeAndre Hunter болон Cam Reddish-ийг маш их тоглуулна гэсэн тийм ярилцлага өгсөн байсан. Ер нь 30-аас 30 минут орчим ер нь тэр хоёр төр нь өгнө гэсэн тийм ярилцлага өгсөн билээ. Тэгэхээр хэрвээ 30 минут тоглож чадах юм бол DeAndre Hunter 164 биш баг 100 110 120 дэрэмлэгдэхээр ийм тамирчин гэж зөвхөн хараад байгаа. Rookie ч гэсэн маш сайн бэлтгэгдэж орж ирсэн rookie. 6 дугаар байранд болохоор Charlotte Hornets багийн мөн Miles Bridges-ийг онцлсон байгаа. Тэгээд энэ жилийн хувьд болохоор Yahoo Fantasy-гийн ирэмбэр 72-д ирэмлэгдсэн Miles Bridges-ийн хувьд. Одоо Miles Bridges-ийн хувьд болохоор одоо 2 дахь жил нь болж байна. Тэгээд өнгөрсөн жил бол бас яг хүлээлтэнд хүрэхээр бас тоглож чадаагүй гэж хувьдаа байгаа. Яг хөө тэр нэг Slam Dunk-д орсноор нь хүмүүс их Miles Bridges-ийг мэднэ. Тэрнээс биш яг тоглолтоор нь бол хүмүүс сайн мэдэхгүй байх гэж хувьдаа байгаа. Тэгээд
Өнгөрсний жилийн статистикийг танилцуулах юм бол 7.5 оноо 4 самбар 1.2 дамжуулалт гэсэн тийм дараахан статистикийг үзүүлсэн. Өмнөд урдлагчлан болохоор мэдээж Кемба, Jeremy Lamb хоёр явсанаар одоо Dwayne Bacon, Terry Rozier, Miles Bridges гэх мэт тэгээд хамирчид тэр хоёрын довтлооны орон зайнаас бүгдээр хуваалцаж довтлогоо хийнэ гэж юм хараад байгаа. Тэгээд тэрний хамгийн гол хүн бол би хувьдаа Miles Bridges гэж хараад байгаа. Тэгээд Miles Bridges-ийн хувьд болохоор James Borrego тасалжуулагчаас мөн хэлсэн Miles Bridges-ийн дамжуулалтын ур чадварыг бас их магтсан байлээ. Тэгэхээр энэ жил бас илүү тийм плеймейкинг тэ тал руугаа бас тоглож магадгүй мó гэж хувьдаа хараад байгаа. Тэгэхээр энэ үйлрэл ер нь Nicholas Batum биш Miles Bridges илүү онцгойрох байх гэж хувьдаа хараад байгаа. За тэгээд 7 дугаар байранд болохоор Brooklyn Nets багийн хамгаалагч Caris LeVert-ийг онцлсан байгаа. Тэгээд LeVert-ийн хувьд болохоор Yahoo Fantasy-гийн ирэмбээр 86-ад ирэмблэгдсэн. Ер нь LeVert-ийг ер нь 6-7-оор авахд ер нь буруудахгүй бас сайн сонголт гэж хувьдаа хараад байгаа. Яг гэхээр мэдээж KD энэ дараа хөдөлгөөр нэрэхгүй. Тэгэхээр Kyrie Irving ганц плеймейк хийн гэж юм байхгүй. Нэтсийн дасалжуулагч мөн бас ярихдаа илүү Kyrie-г илүү тийм бөмбөггүй тоглох. Илүү Caris LeVert-ийг илүү плеймейкинг хийлгүүлж Irving-ийг илүү бөмбөггүй оноо төвхтөр тоглуулах төлөвлөгөөтэй байгаа гэсэн тийм бас нэг ярилцлагыг бас уншсан. Тэгэхээр Caris LeVert өөрт нь бөмбөг байх юм бол маш аюултай, маш хэрэгтэй тоглогч. Тэгээд өнгөрсөн жилийн статистикийг харах юм бол 13.7 оноо, 3.8 самбар, 3.9 дамжуулалт, 1.1 стил гэсэн бас сайн үзүүлэлтийг үзүүлсэн байгаа. Тэгээд LeVert-ийн нэг давуу тал нь бол мэдээж гол 3 статистик гэж ярьдаг. Оноо, самбар, дамжуулалтыг нь сайн авдаг. Тэгээд мөн бөмбөг сайн эзэмшдэг, бөмбөг их эзэмшдэгч гэсэн turnover их багтай тамирчин болохоор ер нь фэнтезид ер нь маш хэрэгтэй байдаг байгаа. Тэгээд мэдээж LeVert энэ зам мэдээж Nets болон LeVert тохиролцоонд төрж 3 жилийн 50.5 саяыг гэрээг үзүүлж чадсан байгаа. Тэгэхээр LeVert-ийн хувьд ер нь би бол зүгээр хувьдаа Brooklyn Nets-ийг нэг одтой биш 2 одтой гэж хувьдаа хараад байгаа. Caris LeVert 2 дахь од нь байж чадна гэж хувьдаа хараад байгаа. Тэгээд Preseason тоглолтууд үнийг баталж яасан те маш сайн тоглож байсан. Сая сүүл тоглосон нөгөө Lakers-тэй хийсэн, Хятад хийсэн, Lakers-тэй хийсэн тоглолтын дээр 22 оноо 11-аас 8-ыг амжилттай болгож 5 самбар, 3 ассист, 3 стил хийж Lakers-ийг хоцсон байлээ. Тэгэхээр Caris LeVert энэ жил ер нь бол онцгой жил гэж хувьдаа харж байгаа. За ингээд 8 дугаар байранд болохоор Dallas Mavericks багийн хамгаалагч Delon Wright-ийг онцлсан байгаа. Тэгээд Delon Wright-ийн Yahoo Fantasy-гийн ирэмбэл 92-нд ирэмлэгдсэн. Бас арай доогуур үзүүлэлт юм болоо гэж бодоод байгаа. Delon Wright бол илүү тийм нөгөө NBA-д орж ирсэн цагаасаа л ер нь underrated буюу одоо тийм дутуу үнэлэгдсэн тоглогч байсан. Яг өөрийнх нь чадах те багтаа тусуулж байгаа үр нөлөө нь бол тэр үнэлэгдэж байгаасаа илүү л гэж удаа би зүгээр боддог байхгүй. Тэгээд мэдээж Delon Wright-ийн хувьд одоо маш гоё хоёр залуу дээр ирж байна те. Kristaps Porzingis болон Luka Doncic дээр. Тэгэхээр энэ хоёрын холбогч хийж тоглоно. Яг мэдээж Luka Doncic илүү бөмбөгтэй, илүү плеймейкинг хийх байх. Гэхдээ Delon Wright-ийн хувьд Luka-ро бөмбөгийг гаргаж өгдөг те. Илүү тоглолтыг найруулдаг холбогчтой. Тэгэхээр ер нь маш сайн зохицох байх гэж удаа хараад байгаа. Тэгээд Delon Wright-ийн бас нэг гэрээний нэг онцгой заалт байгаа нь болохоор хэрвээ MIP буюу нөгөө Most Improved Player-ыг авах юм бол бонустай гэсэн тийм заалт хийж өгсөн болохоор
Dallas Mavericks баг Delon Wright нэлийн юм ихтгэл хүлээлгэж байгаа юм болоо. Тэ ирэх үлрэл нэлийн олон минутыг өгөх юм болоо гэж зүгээр хувьд хараад байгаа. Тэгээд Delon Wright-ийн мэдээж онцлог нь болохоор мэдээж стил сайтай. 3-аа шидчихдэг. Тэгээд мөн сайн блок хийдэг буюу хамгаалалт маш сайтай тамирч. Тэгэхээр одоо дамжуултууд өснө, хамгаалтын үзүүлэлтүүд байна. Тэ? Тэгэхээр үр дүнтэй товтлогоонууд байна гэдэг утгаараа Delon Wright-ийг хувьд болохоор Sleepers гэж зөв хувьд хараад байгаа. Тэгээ өнгөрсөн жилийн статистикийг харах юм бол 8.7 оноо, 3.5 дамжуул, 3.3 ассист, 1.2 стил гэсэн. Ер нь сайн үзүүлэлтийг Memphis өнгөрөөсөн. Тэгэхээр энэ жил бол энэсээ ч илүү тоглох байх гэж зөв хувьд харж байна. За ингээд 9 дугаар байранд болохоор Portland Trail Blazers-ийн Big Man Zach Collins-ыг хөндлөсөн байна. Zach Collins-ийн NBA Yahoo Fantasy-гийн ранк нь болохоор 140-д ирэмблэгдсэн байгаа. Zach Collins-ийн хувьд болохоор 140 гэдэг бол үнэхээр байж боломгүй үзүүлэлт гэж би хувьдаа бодоод байгаа байхгүй. Би одоогоор ер нь 2 фантазид драфт хийсэн байгаа. Би хоёулын дээр Zach Collins-ыг авсан. Яагаад вэ гэхээр Portland-ийн хувьд болохоор энэ жилийн энэ зууны солилцоогоор маш олон тоглогчдыг ер нь явуулсан байгаа. Жишээлх юм бол Alfred Aminu, Mo Harkless, Meyers Leonard гэх мэт дандаа гараанд гарч ирсэн те. Эсвэл 6 дахь тоглож байгаа гарч ирсэн. Тим тоглогчдыг ер нь ихэнх нь явуулсан. Тэгээд мөн мэдээж Yusuf Nurkic-ийн гэмтэл байгаа. Тэгэхээр энэ жилийн Portland-ийн хувьд өмнөх жилүүдийнхээс бодох юм бол самбын тоглогч ер нь цөөхөнтэй гэж хувьд хараад. Өмнөх жилүүдэд чинь болохоор маш олон сайн самбын залуу тоглогч нар байгаад олтой минут болдохгүй ингээд өнгөрч исэн бол Zach Collins бол энэ жил бол үнэхээр их минутыг өнгөрөөнө. Тэгээд өөрөө Гонзагагаас гарч ирэхийн ер нь 3-аас маш сайн шиддэг. Тэгээд мөн блок сайн хийдэг, хамгаалт сайтай ийм самбын тоглогч байсан. Тэгэхээр энэ жилийн хувьд болохоор би бол шууд хувьдаа гараанд гарна гэж хувьдаа хараад байгаа байхгүй. Шууд 4 дээр Zach Collins, 5 дээр Hassan Whiteside гэж гарна гэж хараад байгаа боловч яг Preseason тоглолтуудыг харахаар 4 дээр болохоор Anthony Tolliver гараад байгаа. Тэгэхээр энэ бол зүгээр Preseason л гэж хувьдаа хараад байгаа шүү дээ. Тэрнээс биш Zach Collins ер нь гарах эрхтэй хүн гэж хувьдаа харж байгаа. Гэтэ Anthony Tolliver гарсан ч гэсэн Zach Collins илүү их минутыг өнгөрөөж статистикийн хувьд илүү сайн байсан харагдж ирсэн. Өмнөх жилийн статистикийг танилцуулах юм бол 6.6 оноо, 4.2 самбар, 0.9 дамжуулалт, 0.9 хаалт гэсэн дараахан үзүүлэлтийг үзүүлсэн байна. Гэсэн боловч энэ жилийн хувьд Zach Collins Portland Trail Blazers маш их найдаж байгаа. Дээрээс нь Zach Collins-ийн найдлыг алдахгүй Гонзагад байсан шиг маш сайн тоглолтыг үзүүлнэ гэж зөв би хувьдаас хараад байгаа. Тэгээд нэг Preseason тоглолтын статистикийг танилцуулах юм бол 16 оноо, 7 самбар, 5 ассист, 2 блокийг 24 минутанд Suns эсрэг үзүүлсэн гэсэн сайхтар сайн үзүүлэлтийг үзүүлсэн байсан. Тэгэхээр Zach Collins-ыг 140-оор ирэмтлэнэ гэдэг бол үнэхээр утгагүй. Zach Collins-ыг ер нь 100 те 90 дээр ч авахад өндөртөхгүй тим тоглогч гэж энэ жилийн хувьд бол хараад байгаа. Тэгэхээр Zach Collins-ыг бол заавал аваарай. Хэрвээ хогон дээр шин байх юм бол Zach Collins бол энэ жил ер нь захиур хаглах тоглогч шүү гэж удаа бодоод байгаа. За ингээ 10-т хамгийн сүүл болохоор Brooklyn Nets багийн мөн Tauran Prince-ийг онцлсан байгаа. Тэгээ Tauran Prince-ийн ранк нь болохоор 161-т ирэмблэгдсэн байсан. Тэгээд өнгөрсөн жил Atlanta Hawks багт Tauran Prince бол маш сайн тоглосон. Гараанд гараад 13.5 оноо, 2.2-3 шидэлтэй, 3.6 самбар, 2.1 дамжуулалт, 1 стил гэсэн маш сайн тоглолтыг үзүүлсэн байгаа. Тэгээд Tauran Prince-ийг авсан нь болохоор Brooklyn Nets багийн бас зүгээр KD, Kyrie гэж энэ хоёр том нэрийн ард дарагдсан болохоос биш, ер нь маш сайн хүнийг тоглогчийг эсвэж чадсан гэж ер нь мэрэгчлүүд харж байгаа. Тэгээд тэгээ мөн Spencer Dinwiddie бас мөн Mediday-гийн үеэр
принцийг бас онцлсан байгаа. Тэгээд энэ жилийн эх жилийн хувьд Таврын принц маш том сюрпризийг барина гэсэн тийм айхтар мэдгдлийг ер нь Spencer Dinwiddie хийсэн байсан. Тэгэхээр Таврын принц бол би бол шууд гарна гэж бодоод байгаа. Зүгээр тэгтээ одоо энэ пресизен дээр бол одоо Таврын принцийн хувьд 3 дээр гараад байгаа. Зүгээр өдөл эхлээд Joe Harris ороод ирэх юм бол Joe Harris 3 руу гараад Таврын принц илүү 4 лөө те илүү тийм stretch 4 гэж ярьдаг да. Илүү тийм шидэлтэй оролттой тим 4 номерт ашиглах байх гэж удаа би хараад байгаа. Мэдээж KD байхгүй болохоор. Тэгээд Таврын принцийн хувьд энэ пресизнэр маш их яригдж байгаа, маш их өнгөтэй байгаа нэг тоглогч бол Таврын принц штэ. Тэгээд пресизний эхний тоглолтонд 3 номертой гараад 10-аас 8 удаа оновчтой давталсан. 22 оноо, 4 самбар, 1 ассист, 1 стил. Тэгээ бүр 0 turnover-ыг хийсэн. Гэсэн айхтар үзүүлэлтийг үзүүлсэн байсан. Тэгэхээр Таврын принцийн хувьд 161-ээр ирэмблэнэ гэдэг бол үнэхээр утгагүй. Таврын принцийн яг одоо жинхэнэ ирэмбэн болохоор би бол хувьдаа 120-д 130-д гэж удаараад байгаа. Тэгэхээр хэрвээ Таврын принц хог дээр ч байх юм бол заавал авах тоглогч. Таврын принц ирэх үеэр л ер нь сюрприз барина гэдэгтээ би Spencer Dinwiddie-ийн хэлсэнтэй ер нь санал нэг байгаа. Тэгэхээр Таврын принцийг ер нь заавал ажиглаж явах хэрэгтэй. Хойгоор хамгийн сүүлийн сонголтуудаар Таврын принцийг хэрвээ авсан бол үнэхээр азтай стилийг хийж чадсан гэж удаараад байгаа. За ингээд эрх хүлэрлийн Yahoo Fantasy-гийн Sleepers-үүдийг гадаадын аналистуудын үзэнтэй болон өөрийн бодож байгаатай нийлүүлэн уг 10 тоглогчийг ер нь онцлсан байгаа. Тэгэхээр энэ 10 тоглогчийг зүгээр эренблээгөө зүгээр энэхүү 10 тоглогч эрх хүлээлтээс илүү тоглох магадгүй ийм 10 тоглогч гэж удаараад байгаа. Тэгэхээр энэ 10 тоглогч хэрвээ одоо хог дээр байвал те эсвэл одоо драфта хийх гэж байгаа бол энэхүү 10 тоглогчийг нь маш сайн ажиллаж хагаад багтаа хойгуур сонголтоор ч юм уу авах юм бол ер нь маш сайн тусыг үзүүлэх байх гэж хувьдаа бодож байна. Тэгэхээр энэ удаагийн дугаар эрх хүлэрлийн NBA Yahoo Fantasy-гийн Sleepers-үүдийг танилцууллаа.